Бүгдээрээ сайн уу? Сайн уу? За, Галаад 3 дугаар бүлгээс ойлгосон зүйлээ хуваалцъя. Есүс надтай хамт байж энэ цаг ихнээс нь дуустал ариун сүнсээр удирдах болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар гуйж байна. Амен. За, 11 12 дугаар ишлэлдэр хинч бурхны өмнө хуулиар зөвтгдөггүй гэдэг нь тодорхой. Учир нь зөвхөн итгэлээр амьдрна. Харин хууль нь итгэлээс биш ч тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдрнаа. Амен. За, энэ ишлэл бол итгэгч та нарын минь хувьд бол мэддэг ишлэл байгаах тий. Зөвхөн итгэлээр амьдрнаа гэж байна. Тэгээ энийг би анх уншсан чинь надаа юм хоёр асуулт төрсөн л дөө. Нэгдүгээрт нь болохоор би итгэлээр ингээ амьдрах юм бол надаас зөвхт байдал гардыг болов. Эсвэл би зөвхт байдлаар амьдрий, зөвхт бай гэд хичээх юм бол надад итгэл ирдэг юм болов гэсэн юм хоёр асуулт төрсөн. Тэгээ би яг энэ хоёр асуултынхаа дагуу эзний өмнө ингээ ирээд суугаад эзнээс асуухад бурхны надад ойлгуулж байгаа зүйл нь болохоор Библиэлд итгэлгүйгээр таалагдах нь боломжгүй гэсэн үг байдаг тий. Тийм учраас бурханд итгэх итгэл хамгийн түрүүнд байж яг тэр итгэлээрээ амьдрах юм бол тэр итгэлийнх нь үр жимс болж тэр зөвхт байдал гарнаа. Тэр ариун байдал надаас гарнаа гэж ойлгуулсан. Би зөвхт байх гад хичээгээд бурханд итгээгүй мөртлөө бурханд найдахгүй мөртлөө зүгээр би өөрөө зөвхт байх гэж хичээх юм бол яг энэ хуулийн дагуу байгаа юм шиг байна гэж бурхан надад ойлгуулсан байгаа. Тэгээд дэлхий дээр нэг юм үг байдаг те. Дэлхийн нэг үг байдаг. Зөвхт хүний үйлдэл нүднээс далд ч гэсэн зүв байдгаа гэд ийм үг байдаг те. Тэг яг энэ үгийн дагуу яг итгэлээр ингээд амьдарч байхад тэр миний зөвхт байдал гэдэг зүйл нь тэр хүмүүсийн нүдний далд ч гэсэн хүмүүсийн нүдэн дээр ч гэсэн тэр зөвхт байдал гэдэг зүйл надаас ерөөсөө холдохгүй, орхихгүй яг надтай хамт байх зүйл юм байна гэж би ойлгож авсан байгаа. Баярлалаа. За, миний хувьд Галаад 3 дугаар бүлэг дээр 6 болон 9 дугаар ишлэлдэр үг авсан байна. Тэгээ 6 дугаар ишлэл болон 9 дугаар ишлэлийг одоо уншъя. 6 дугаар ишлэл: Түүнчлэн бурханд Авраам итгэсэн нь түүнийг зөвхт байдалд тооцуулсан юм аа. 3:9. Тиймээс итгэлийн хүмүүс итгэгч Авраамын хамт өрөөгдсөн ажээ. Амен. За, энэ хоёр ишлээс харах юм бол яаж би зөвхт байдалд хүрэх юм бэ гэдэг асуултанд хариулж байна. Зөвхөн бурханд итгэсэн итгэлээр дамжин л би бурхны өмнө зөвхт байдалд тооцоолж чадах юм аа. Эзэн тэр зөвхт байдалд тооцсон өөрт нь итгэсэн тэр хүмүүсээ Авраамын хамт өрөөнө гэж 3 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээр хэлсэн байна. Тэгэхээр би хараалт ор биш харин өрөөл дотор амьдардаг нэгэн гэдгийг бурхан сануулж энэ ишлэлээр дамжуулан тийм ээ би бурхнаар зөвтгөгдөж өрөөгдсөн нэгэн юм аа. Үнэхээр би өрөөгдсөн нэгэн. Би бурханд итгэхээс өмнө би хараалт ор амьдардаг ямар нэгэн зүйл боолчлогдсон байсан бол би харин бурханд итгэсэн итгэлээрээ дамжин зөвтгөгдөж өрөөгдсөн нэгэн болжээ. Эзэнд үнэхээр талархъя. Энэ бол бурхны нэгүсэл бас хайрын улмаас юм. Эзэн Есүс Христ эцэг бурхан ариун сүнсэнд үнэхээр талархлыг өргөе. Амен.